Үнэхээр байдаг гэдэгт нь итгэдэг 3 төрлийн хараал. Хараал жатга гэдэг зүйл хэр бодит зүйл вэ? Хараал эсвэл зүгээр л мухар сүсэг үү? Хэдийгээр орчин үеийн дэвшилтэд ертөнц улам боловсронгүй болон хөгжиж, сар, ангараг гариг руу хүлэг хөөргөж, өсч үрждэг робот хүртэл зохион бүтээж эхэлсэн ухамсарт хүмүүн төрлөختөнд хараалын тухай ойлголт баг зэрэг хоцрогдсон мэт боловч хараал гэдэг хийсвэр зүйл амьдралд бодитоор оршсоор. Хараал гэж бий юу? Энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй ч шашны ном зохиолуудад ил сэдвээр маш их зүйлсийг үгүйсэнд бий. Хараал гэдэг нь үндсэндээ харлуулах, хар болгох гэсэн утгатай үг. Хараал бол та биднийг хорлон сүйтгэх, устгах, эсвэл адислал хүлээн авахд саад болох юр бусын хүч. Ямар төрлийн хараал байдаг вэ? 1. Гэр бүлийн хараал. Гэр бүлийн хараал гэдэг нь удамшиж дамждаг хараал юм. Бэд эцэг эхээсээ сүнслэг өвийг хүлээн авдаг бөгөөд тэрхүү сүнслэг өв нь адислал хараалыг хоёуланг нь өөртөө агуулдаг. Эртний судруудад хараал бол хүний 3-4 дахь үе хүртэл үргэлжилдэг гэж өгүүлдэг. Энэ нь эцэг эхийн хийсэн гимнүгэл, хор хөнөөлтөө бүхэл үйлдэлүүд нь тэдний үр хүүхэд ач зээнарт хүрнэ гэсэн үг юм. Тиймээс муу зүйл хийхээс үйлдэхээс өмнө үр хүүхэд ач гуч нар чинь түүний төлөөсийг үүрнэ гэдгийг бодолцоорой. Айж явбал аминд үлзийтэй гэдэг үгч бас үүнээс үүдэлтэй. 2. Аман хараал. Бидний үг хүчтэй. Бидний амнаас гарч буй үг бүхэн бидэнд туслана, эсвэл хамгийн хор хөнөөл учруулж болно. Эртний судруудад ч үүнийг ихэд онцлсан байх жишээтэй. Бидний үгс бусдад асар их дэмжлэг, адислал өгч чадвартай байхын сацуу бас тэр хэрээрээ хараалын хэлбэртэй байж болдог. Бусдын хэлсэн үгнээс бид санаандгүй байдлаар хараал хүртэж болдог. Хамгийн аимшигтай хараал бол хамаатан садан найз нөхдийн хэлсэн хараал. Ялангуяа энэ нь ээж эсвэл аавын тань амнаас урсан гарах хараалд хамаатай. Учир юу вэ гэхээр та бол аав ээжийн мах цусны тасархай болохоор тэр. Хүн холбоо гэдэг үг зүгээр ч нэг бий болчихсон үг биш гэдгийг байнга бодол оюундаа санаж явах хэрэгтэй. Ээжийн аавын тань хувь заяа үйлдэл үр хүүхдэд нь нөлөөлдөг ч гэж үздэг. Гэхдээ энэ бол хараалаас тусдаа тэс өөр од эрхэс, мах цус, бодол санааны энергитэй холбоотой ойлголт. Тиймээс хамгийн амжилан сануулах гэдэг зүйл бол бусдад хэлэх үгэндээ болгоомжтой хандах хэрэгтэй. Бусдад гэлтгүй, өөртөө хэлэх үгэндээ ч няхуур хандаарай. Уурлаж уцаарлсан, гомдож тунах үедээ ч ойр дотны хүмүүстэй, үл таних хүнд ч хожим нь харамсах аимшигт үгсийг хизээж битгий хэлээрэй. Бидний олонх нь тэднээс өшөө авахын тулд, тэднээс илүү гарахын тулд хараалын үгийг санаатай болон санаанд үгээр чулууддаг. Үгээр хүнийг өхүүлж бас аварч болно гэсэн үгс ч бас үүнээс л улбаалан дэлгэрсэн. Хараал зүхэл, хор хөнөөлтөө үгсийн хүчнээс өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй. Хийх ёсгүй зүйлийг санаандаач битгий хий. Хизээ нэгэн цагт биелэлээ олж амилдаг гэсэн нэгэн сууд хүний онж хэлсэн гайхалтай үг бий. Үүнийг санаж огоорч явах хэрэгтэй. 3. Хамгийн аимшигтай хараал, далд хараал. Хамгийн сүүлд дурдах ёстой хараалын төрөл бол эд шидийн гих тодотголтой зан үйлд оролцдог хүмүүсийн зориудаар бүтээдэг хараал. Далд хараал бол шулам, сатанизм болон бусад хар бараан үйлдэлүүдийг үйлддэг хүмүүсээс гаралтай. Эдгээр хүмүүс ихэвчлэн зан үйлээр эд шидийн гих аргаар жөтгөр шулмын янз бүрийн үйлдэлээр бусдыг хараахыг оролддог. Хэрв та ямар нэгэн хараал тусчихлаа гэж сэжгэлж байгаа бол зөвхөн залбирлын тусламжтайгаар өөрийгөө үүнээс ангижруулж чадна. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөөгөө ярих, үгээр дамжуулан, үгийн энергиэр дамжуулан хараалын хүчийг сарниулах юм. Гэвч дан ганц үгийн хүчээр арилдгүй хараал орших тул тусгай зан үлийн аргаар хараалыг зайлуулдаг. Ингээд нэг зүйл онцгойлон хэлье. Хараал гэдэг бол бидний айж амьдрах ёстой, хүн дээр тусгаж явах ёстой зүйл биш гэдгийг санаарай. Хэрвээ бид энэ яваа насандаа өдөр тутмын амьдралдаа алхам бүрдээ бүх зүйлийг зөв хийж, муу үйл хийхгүй,
Зөв амьдрал хараал зүхэл байна уу? Хар муу бүхэн бидэнд наалдаж чадахгүй юм.